тэгэхээр яг одоо студид хобби болонгаар та бүхэнд бол үргэлжлэн хүрч байна студид манай Гандуяа манай хүрэлцэн ирсэн байна. За Гандуяагийн хувьд бол тагтаа сонирхогч байгаа. За тэгээд анх яагаад энэ тагтааг бас сонирхож тэжээх болов тийм ээ? Тагтаа минь өөрөө амар тайван юм та. Тэгээд би бүр анх тагтаатай танилцсан түүх гэх юм бол найз залуутайгаа танилцсанаас хойш мэддэг болсон. Би бол 3 жил болж илээ. 3 жил ер нь хоббигоо эхлээд. Тэгэхээр найз залуунууд тагтаа тэжээд байсан гэсэн үг үү? Тэжээсэн 15 6 жил. 15 6 жил бол тэжээсэн. Би бол 3 жил болсон. Тэгээд өнөөдөр ажилтаа улмаас ирээгөө төлөөлөд ирсэн байгаа. Тагтаа гэдэг амт хэд настай юм бэ? Тагтаа дунджаар 17 жил насалдаг гэсэн баг. Гэхдээ эдгээр маань нөгөө тэгээд айгүй их дайсантай учраас тэгээд ангаахаа багтаа ч хүүхд тохиолдол байна. Янз янзын үйлчлүүд. Тийм эрсдлүүд айгүй их сайн л хайрлж хамгаалж авахгүй бол муур бол хамгийн наад захын хамгийн аюултай дайсан. Тийм болохоор муур бол их барьдаг гэсэн үг байна. Тийм одоо бидний хувьд одоо ирвэс ямар амар илээ те. Тэр шиг л одоо муур харах юм бол амар айгаал тийм бүр ингээл байж чадахгүй өөрнөөсөө дайжих гэрээсээ зүхтах хүртэл тийм тохиолдолтой. Хин гэдэг тагтаануудтай ирсэн байна студ. За оноос нь нэртэй тагтаа гэвэл миний одоо энэ тагтаа байгаа. За. Ерөнхийн нэр нь бол Момо гэдэг. Энэ бас хөтөлбөр эхлэхээс өмнө сахилгуутай байсан. Тийм, сахилгагүй амар сахилгагүй. Момо гэсэн үү нэр нь? Момо. Момо. Ерөнхийн нэршил нь Момо. За. Тэнгүүтээ би оноос нь нэр өгсөн байхгүй юу? Ерөнхийдөө энэ төрлийн одоо тагтааг бол Момо гэж нэрлэдэг гэсэн үг үү? Тийм, одоо урдаан ингээд өдөн ингээд ингэсэн байгаа зү те. Одоо нэг өрвийцэн гэх юм. Тэр нь болохоор Момо бол авчдаг. Момо төрлийн тагтаа байхгүй юу? Зүг зүг. Тэгээ энэ нь болохоор тийм урдаас хужаа хятадаас гаралтай. Тийм тагтаа. Хятадаас гаралтай. За тэгээд ер нь энэ тагтаанууд хэдэн төрөл байгаад байна? Бас төрлүүд байгаад гэх шиг байна. Төрөл үндсэн төрөл нь гэх юм бол мухар гэдэг баггүй юу? Тагтааг ерөнхийд нь мухар үндсэн тагтаа мухар. Тэнгүүтээ тэрэн дээр спорт байна. Одоо энэ Момо байна. Яг жинхэнэ гоёлын тагтаа бол энэ оргиз мутар гэдэг энэ хөлдөө юм сарваатай. Энд гоёлын тагтаа бол байгаа юм байна тийм ээ? Ганц гоёлын тагтаа би авчирсан байхгүй юу? Гэхдээ зөндөө өшөө олон төрөл байгаа л да. Энэ нь болохоор мухар мөртлөө хоёр дал нь хар болохоор хар далтай мухар гэдэг. Тэгээд дээрэс нь одоо нисэж явахдаа өнгөрдөг тийм тагтаа байна. Тэгээд тийм одоо нисэж байхдаа өнгөрнө гэсэн үг үү? Тийм, ингэж ингэж эргэж байгаа шиг ингэж эргэдэг тийм. Одоо салхи мэлх зүсээд байна гэсэн үг тэр нь одоо. Зүгээр нөгөө иргэдэг тийм төрөл нь одоо өөрийнх нь зам нахгүй юу. Тэр нь болохоор Оросоос орж ирдэг тийм тагтаа. Сүүлийн хэдэн жил айгүй орж ирж байгаа. За, ер нь тагтаа хэр зөрөгтэй амт байд юм болоо? Ер нь бол айгүй аимхай амтан. За, гандагийн тагтаанууд ч их амар зөрөгтэй санагдаад байна шүү дээ. Тэд чинь нэг амьдрахын төлөө ялцчихоо зөрөг шаардсан үйлдэлүүдийг бол хийдэг байна. Зөрөг шаардсан тийм үйлдэлүүдийг л хийнэ хийд юм бэлээ. Тэгээ гандагийн тагтаагийн юу бол зэрлэг тагтаа гэж бол. Тийм байгаль дээр одоо байж байгаа зэрлэг тагтаа гэсэн үг байхгүй. Эдгээр бол тэжээвэр тийм тагтаанууд юм чинь. Нэг илби энтерд ашиглаад байдаг тагтаагч одоо ямар төрлийн. Тэр нь бол зүгээр үндсэн мухар л үгүй. Тэрнээс одоо жишээ нь энэ гоёлын тагтаагч ингээл илб үзүүлэхэд хүндрэлтэй шүү дээ. Сарван тэглэн ингээл хэцүү. Би таны ярианаас сонслоо спорт төрөл бас байдаг гэдэг. Энэ нь одоо яадаг юм бэ? Тэр нь болохоор гэхдээ би бол яг явж үзээгүй тэр тэмцээнд нь. Манай нөхөр бол явж лээсэн л да. Тэгээд холоос ингээд одоо нэг айл айгуу сайн тасгсан тийм спорт гэдэг нь ийм урт хашуутай салхи зүсэх зориултаа ийм урт хашуутай бие хаан ч гэсэн тийм ийм амар тийм. За спорт төрөл. Тийм одоо тамирчин хүмүүс ямар биетэй байдаг лээ тий. Яг тийм шиг тийм биетэй тийм тагтаа тэгээд холоос тавихад гэртээ ирдэг. Буцаад шууд гэртээ хүрээд ирнэ. Тэгэл төрүүлж ирсэн төрүүлдэг тийм. Монгол ер нь тэмцээн уралдаан зохиогддог юм болов? Ховорхон. Тэгтээ болдог. Болтын үед бол. Жилд бол нэг удаа болдог баха. Би тэгж сонссон. Тэмцээн бол ямар журмаар явдаг юм бэ? Одоо эднэрийн чинь уралдуулдаг юм уу? Одоо нөгөө тагтаа сонирхогчд маань өөрсдөө хоорондоо ингэж ярилцж агаад одоо тэдэн километрээс тэндээс тавья гэд тэгээд одоо тэгээд тийм тусгай бөгчтэй байдаг байхгүй. Бөгч зүгэлгээл тэгэл яг ирсэн цагаар нь ингээд аварга шалгаруулдаг. Одоо нэг тагтааг гаргаад ирж болох момог гаргачих уу? Момог? Вил гэдэг шүү дээ. Вил. Нэр нь бол вил байгаа тийм. За. За вилийг гаргалаа. Танд ер нь хичнээн төрлийн тагтаа байна уу?
манад бол нэг 10 үгүй. За нэг 7-8 төгрөгийн тагтаа. 7-8. Тагтааны тоо бол нэг 20-од бол. За би бариад ирэхгүй байхаа. Ер нь жоохон жирэгчлээ. За энэ ч бас төлнө одоо. Энэ мөм одоо вилийн хувьд бол таныг хараад шууд ирдэг гэдэг байгаа тийм ээ? Тийм, шууд ирдэг. Дагаж бүр хашааны хаалгаар хүртэл гарч явдаг тийм. Би өөрөө сургасан. Яг анх тэжээхийг бас сонирхож байгаа хүмүүс байж магадгүй. Тэгвэл тэдгээр хүмүүс маань ер нь юугаар хооллох ёстой гэдэг ингээд арчилгааныхаа тухайд ярил. Тийм. Арчилгаа бол ямар ч хэсэн үүр нь бол нэг ус бороо цас ороод хүүтэй ороод ахааргүй үүртэй. Тэгээд тустай юм тасалгаатай дотроо өндөгний савтай байх хэвээр. Яг тэгвэл энэ өндгөлж үрж штэ. Тийм болохоор тийм байх хэвээр. Тэгээд улаан буудаа өгнө. Тэрнээс гадна хятадаас яг орж ирдэг шууны будаа гэж бас үүдээ. Тэр нь бол илүү амин тэмхтэй. Тэгээ нэг хатаасан вандуу өгдөг. Улаан шороо идэнэ. Тэгээд нэг амар их идэт ах юм байхгүй. Тэгээд тодорхой хэмжээний нэг зардаг дэлгүүрүүд идэв им одоо өвдөн штэ идэр маань өвдөн. Тэгэнгүүт имийн аавн тэгээд өвчнөд тохирсон юм тариаг нөгөн. За сар болгон ер нь арчилгаанууд нь бол зайшгүй хийх шаардлагатай байдаг юм тийм ээ. За дараагийн хоёулаа энэ гоёлын тагтаг гаргаж иж болох уу? За тэгээ. За гоёлын тагтаа гэж байгаа. Энэ бас гоё юм уу харахад ч бас тий. Тийм, гоёлынх л байгаас тэ нэрэл гоёлынх. Нэрэл гоёлынх ч гэмээр юм шиг тий. Оргууз мотор гэдэг тагтаа байна. Юу гэдэг? Ерөнхийн нэршил нь. Оргууз мотор. Оргууз мотор. За. Ер нь Монголд ч гэдэг юм уу энэ гой ийм тагтаанууд ер нь байдаг юм болов уу? Эсвэл одоо гаднаас ч юм уу заавал ингэж оруулж ирж гин үү? Тэгээ мэдээж гаднаас бол оруулж ирнэ. Тийм. Гаднаас бол оруулж ирдэг хүмүүс байдаг. Тэгээд үржихийн хувьд бол үржүүлж байгаа хүмүүс айгүй сайн дижээдэг. Дижээж байгаа хүмүүс ч Монголд бас айгүй олширсан байгаа. Тэгээ фэйсбүүк дээр ч гэсэн Монголын тагтаа шоу сонирхчдын нэгдсэн групп, Монголын тагтаа сонирхчдын групп гэд тийм хоёр групп байдаг. Сургуульд гэж бас байгаад байгаа. Ер нь яаж сургадаг юм бэ? Би энийг санаадгүй байдлаар сургацсан юм аа. Нөгөө мэдээж амтын юм чи хоолоор нь л дамжиж сургах боломжтой шүү дээ. Тийм болохоор би нөгөө хооллох болгондоо ингээл баг ойртол багаар ингэсээр агаал. Тэгээ сүүлдээ өөрөө нисж ирдэг болол. Тэгээ сурцсан. Тэгээ нэг жил гэртээ байхгүй байжгаад саяхан буцаагаад авсан. Энэ вил бол нэлээ бас сахилахгүй нөхөр байна уу? Ингээд дээгүүр нисгээр гараад. Сахилахгүй. Та олж үзэх. За тэгээ. За тэг. Тэгээ гандангийн тагтаа бол нэлээ хоолдгийн. За. Ой. Энэ вилэл ганцаар идэж чинь тий? Нөгөө гурав нь хайгаад байгаа байхгүй. За. Энэ тэгэхээр бас. Ер нь энэ вилийн төрлийнх нь ийм хөдөлгөөнтэй байгаад байна уу? Эсвэл вилэл зөвхөн ийм аа. За. Шууж нэг өөрөө их аимхаа гэсэн шүү дээ. Дайсан чихтэй их аимхаа. Тэрэнд бол төрөл мөрөл бол хамаарахгүй байгаа тийм тий? Хамаарахгүй тийм. Тагтаа бол тагтаа гээд. Энэ сахилахгүй нөхөр өнөө харуус. Ганцаархнаа л идэж чинь. За, ер нь тагтаа дижээхийн хамгийн сайхан нь юу гэдэм болоо таны хувьд? За, миний хувьд бол бит хоёр хоёлаа ингээл одоо нэг амраал те гэртээ байхдаа бидэрт л их хамаг цагаа зарцуулдаг шүү дээ. Гадаа гаргаал нисгэхэд, нисгийг харахад сайхан. Тэгэл гадаа ингээл байгаа байдал амьдрал одоо ингээд өрнөж байгаа шүү дээ тэний донд чинь. Тэр нь их гоё. Хэм маяг нь. Хобби болонгаараа үзэгчтэй тагтаа сонирхогч Ган Туяагаа бол оролцууллаа. За танд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэгээд цаашдаа бас тийм ээ таны ажил хөдөлмөр өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Намайг ч гэсэн урьж оролцуулсанд баярлалаа. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжлэж байна үзэгчтэй.